Сайн уу? Сайнаа байна. За юу яцхан сэтгэл санаанд ажгүй үсттэй. За энэ удаагийн ярилцхуу бичлэгээрээ ямар нэгэн зүйлийн талаар бол ярихаар бэлдээгүй. Тэгэхээр энэ удаад болохоор би ойрд бас амьдралтаа гарч байгаа жоохон өөрчлөлтүүдээс ер нь ярилцъя гэж бодоод. Тэгээд магадгүй над шиг бас боддог хүмүүс байдаг болов уу? Эсвэл би ганцаараа бас жоохон ингэж бодвоо гэдэг ч юм уу тий зүгээр нэг юм ярилцмаар санагдаад. За тэгэхээр ойрд амьдралд болсон хамгийн сонирхолтой зүйл гэх юм уу те аюу тум өөрчлөлт гэх юм бол би 5 жил ажилласан ажлаасаа гарсан. Тэгээд яагаад юу н гарахаар болсон бэ гэхлээр хэрвээ та нар мэдгүй байж магадгүй би үйл хөдлөх зуучлалын салбарт ер нь ажиллаад бараг 7 жил болчихж байгаа. Тэгээд яг энэ сүүлийн байгууллагатай болохоор би яг 5 жил ажиллаж байгаа байхгүй юу. Тэнгүүд нэг юм одоо нэлээд жоохон өөртөө хөөд нэлээд тэнцсэн ер нь сүүлийн 2 жил гэх юм уу яг бүр ингээд борлуулалтын ажил хийх хүн бас би яг мөн үү гэдэг ч юм уу те нэг тийм юмтайгаа би ингэж ер нь айгүй удаан ер нь тэнцсэн гэх юм уу ингээд нэг эсэргүүцэл тэл за ямарсан хийхгүй болохгүй гэдэг үүднээс ингэж нэгсэнд өөрийгөө нэлээд шахсан. Яг үнэндээ. Тэнгүүд яг ингээд салбартаа ч юм уу тэгэхээр яг ингээд үйл хөдлөлийн сайнаа гэдэг ч юм уу те нэг юм Remax-ийн сайнаа гэдэг нэг юм бараг овгноосоо илүү хэлэгддэг те ингээд Remax-ийн гэдэг нэг юм нэртэй болцсон гэх юм уу те. Тэгээд тэрийг нэг ёсондоо нэг юм хамгаалах гэж байгаа юм уу? Нэг юм бүрдсэн имижэнд яг үндэ ингээд сэтгэл санааны хувьд бас айгүй их баригдсан байсан юм байна. Гэдгээ ер нь ухаарсан. Тэгээд яг ухаарах ч байхтай ингээд бодоодсэн боловч ингээд надаа яг нэг юм хийх ёстой юмнууд бас нэлээд байсан л та. Ер нь өөрийн байрны одоо асуудлууд байна. За тэгээд цаашдаа юу хийх вэ гэдгээ би бас нэлээд удаан төлөвлөж ийж тэгээд ялчгүй ингээд яг эндээ байхгүй болохгүй нэг тийм байдалд ороод тэг ингээд сүултээ бүр үнэхээр за одоо яг болно гэдтэй ер нь жоохон өөртөө нэг юм хугацаа өгөөд тэгээ яг тэрэндээ тааруулаад ерөөхдөө төлөвлөсөн зүйлсээ бүгдийг хийгээд гэхдээ яг төлөвлөсөн хугацаанаасаа ер нь бол нэлээд наам гарсан. Тэгээд яг энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь нэг юм үнэт зүйл гэж байдаг шүү дээ нэг юм хүнд нэг юм яг миний ингээд үнэт зүйл миний ингээд ажлын үнэт зүйл хоёр ингээд зөрөөдсөн гэх юм уу. Одоо яг би нэг юм чаддаг юмтай тэр маань надад үнэт зүйлийг маань өгдөг тий. Тэгээд жишээлбэл одоо борлуулалт гэхэлэр би яг өөрөө ингээд супер борлуулагч юм уу гэхэлэр үгүй. Гэхдээ би яг юун дээр яагаад ингэ энэ салбарт ингээ олон жил ажилласан гэхэлэр магадгүй би хүнтэй гайгүй харьцдаг те хүнийг айгүй ойлгохыг хүсдэг. Тэгээ ингээд сонсчдаг ч байт юм уу те ингээ харилцаа тал руугаа би ер нь нэлээд өөрийгөөс гайгүй авьяастай гэж ер нь боддог. Тэгээд тэгэнгүүт яг нөгөө цэвэр борлуулагч хүний те яг юм чин сэтгэл одоо юу гэдэг. Тэгээ яг нэг тэр юм маань надад ерөөсөө нэг юм яг надад нэг юм ихтгэл өнөмшлөхгүй би тэрийг ингэж айгүй хүчилж хийгээдсэн сүултээ эхэндээ бол яг хаа ингээл нөгөө хийсэн борлуулалтаас урам аваад тэрэндээ ингээл явдаг сүултээ ингээд тэр маань ингээд за тэр цэсмаа ингээ одоо би нөгөө Даша Лулугийн битэр чи эрэлт басныг ингээд сурдаг байсан. Тэгээд Даша Лулугийн влогийг бас ингээ яриа сууж байгаа нь бас яг үтсэн байхгүй сайн нэг ямарчсан багтаа гэсэн чи яг битэр ер нь чицөө. Тэгээд би одоо эргэжил 35 хүрнэ. Тэгэнгүүт нөгөө нэг юм өөрийн яг 100% үнэт зүйл биш юмтайгаа би ингээд нас маань бас ингээл адилхан яваалсан тий. Одоо магадгүй би одоо энд л би ингэж зогсохгүй бол би дахиад 40 хүртлээ. За дахиад 40. За одоо нэгд 40 хүрсэн юм чинь ч гэдэм үү. Магадгүй тэр үед надад ингээд өөрчлөлт хийх, сонголт хийх зориг бас тутаж магадгүй. Тэнгүүд яг нэг юм үнэт зүйлийн тэр би яг өөрийнхөө үнэт зүйлийг хөөх цаг хугацаа маань ер нь болцоод иржтэй гэсэн нэг юм надад ч ингээд
аюу их мэдрэгцэн. Би бол яг үнэхээр байгууллагатай бол үнэхээр их хайртай. Яг ингээд нэлээд ихэн хавцаанд орсон тийм ингээ яг хамтдаа ингээ 5 жил энэ хугацаанд бид нар ингээ адилхан насны тийм ингээ залуу хүмүүс нийлээд ингээд бүр яг юм цэвэр ингээ өөрчлөлттэй хийж тийм ингээд аюу их тийм өөрсдөө сорж ингэж бас тэрнийхээ нэг хэсэг байсандаа бол би аюу талархдаг. Тэгэнгүүт сая ингээл саяч байхдаа ингээ тэг яг ажлаас гарлаа гэл тэнгүүд яг ингээд хүмүүсийн хувьд ингээ бараг надаас илүү ингээ шок болоод байгаа байхгүй ингээд яагаад ингээ чи ингээ те ингээл платинум цалтай одоо юу гэдэг нь ингээд мөнгөний хувьд ингээд ийм байна. Чи ингээ хамаагүй илүү шинтгэл авдаг штэ ч гэдэм үү те одоо юу гэдэг ингээд амьдралд ингээд хүрэлцүүц ингээд бас тийм байна гэд яг хүмүүсийн нүдээр бол яг тэгж харагдаад. Яг миний нүдээр болохоор ингээд яг энэ миний хүсэж байгаа цол хэрэг юм бол биш. Яг одоо юу гэдэг юм бэ? Хамгийн магадгүй яг энэ цаг хугацааны л асуудал байсан. Одоо би эргэжэл гэхэд дахиад би нөгөө хийдэг юм аяг л болцлоо ангаал хамгийн дээдлийн цол дээр хүрэх юм уу те ингээл. Тэг яг энээсээ би ерөөсөө нэг сонин яг нэг юм хүн нэг юм өөрийнхөө юм хийхгүй байгаа үед нэг юм кайф авахгүй болчиход байсан. Ер нь ингээд бараг уяхан агентуудаас ч би ер нь бараг нэлээд удаан ингэж ер нь ажилласан. Одоо яг цол хэрэмд хүрэхтэй гэх гэсэн үг шүү дээ. Тэгээд яагаад ч юм тэрнээсээ ингээд кайф авахгүй байгаагаа тухайн үед би ингээд мэдж байгаа хэрнээ ингээд амьдралын шаардлагаар тэ одоо нэгсэндээ ингээд 2 хүүхдээ тижээх хэвээр. За тэгээд тижээ гэхлээр одоо зах зээл дээр байдаг хамгийн гэхдээ яг энийг би бүр яг анх санаандгүй байдлаар л 7 жилийн өмнө анх яг энэ салбарт орж исэн л доо. Тэгээд яг тэрнээс хойш яг үндэ борлуулалтын ажлыг цэвэр би яг 7 жил хийсэн гэсэн. Дунд нь өөр газар ажиллаж исэн ч гэсэн би давхар яг энийгээ болол ер нь бараг хайж байгаагүй. Тэгэл яг юм өөршин гэсэн тогтсон арилцагч нартай те ингээл яаж хийж байгаа л ингээд энийгээ давхар ингэж хийдэг те. Ингээ хүмүүс айгүй их надаа ингээ ихтгэл хүлээлгэж ингэж өгдөг гэсэн болохоор би ч гэсэн окей за би тэгвэл энийг бас хийжлээ гэдэг үүднээс би яг дундуур нь хүртэл ингээл өөр ажил хийжсэн ч хийжлээсэн. Тэг ярьчлаа. За нэг гэсэндээ ингээд цол хэргэм ч юм уу те ингээд тэр зүйл надаа ерөөсөө тийм сонирм биш болцсон сүлд. Мэдгүй яад ч одоо би хэрэг өөр яг ингээд нэг өөр хүсчихс одоо яг чин сэтгэлтэй хүсчихсэн юмдаа ч магадгүй би ингээд дэвшлээ те ингээд хүнд дуудуулах та те одоо юу гэдэг тэр маань ингээд байсан бол магадгүй тэрэндээ би илүү кайфрах ч юм уу. Яг хөө гэхдээ ингээд би амар юм кайфгүйгээр ч юм уу дургу байсан гэсэн үг биш мэдээж гоё байсан тухайд. Тэгтэл нэг юм цаана нэг юм надаа аягүй сонирм мэдрэмж төрөөд идэг гэсэн аахгүй. Тэгэл ер нь энэ үрцэн байна. Тэгээ манай ажил дээр ингээд би нэг сурагч багш гэдэг ер нь жоохон шинэ агентуудынхаа сэтгэл зүй тал дээр нь зөвлөдөг нэг тийм юм хийхдээ би аягүй дуртай байгаадсан. Яг надад ингээд чихэн кайф өгж байгаа юм тэр байгаадсан аахгүй ингээд би яг ингээд хүнтэй харилцаад тэрэндээ ингээд ягаад одоо тэр хүмүүсний гэсэндээ юм хариултыг олохтон туслаад ч юм уу те нэг тийм ажил маань надад ингээд юм зархаас илүү те байр зархаас илүү кайфтай санагдаад тэгээ ингээд тэрэндээ би ер нь бас бодчихлээс ер нь л болцсон байна гэл нэг юм дотроо нөгөө нэг ингээ хөлөн зөвшөөрч чадахгүй байсан зүйл маань те ер нь л болцсон байна сайн ингээд нэг ингээ өөрчлөлт хийхгүй бол ингээд дуртай юм чинь уг нь ингээ те хүмүүстэй харилцах ингээд энэ хахад ингээд яг нөгөө нэг юмаа ингээд те борлуулалт хийгээд байгаа чинь одоо ер нь бол болцсон байна одоо л зогсохгүй бол одоо хоёлаа ингээл яваадах юм байна гэл хүн чинь өөртөөс айгүйх ярьсан бас нэг шалтгаан гэх юм бол орчин солих шаардлага ер нь надад ингээд бас үүссэн. Ер нь хэд 5 дахьтай орчинд би ингээд амьдардаг, сурдаг, ажилдаг болсон. Тэгэнгүүт бүх юм ингээд нэг юм ойлгомжтой ч юм шиг, тэгсэр нэ ойлгомж өгч юм шиг яг нэг юм чаленж амар хэрэгтэй гац надад нэг шинэ газрын чаленж. Одоо яг тэр чаленжийн шаардлага болохоор би магадгүй нэг үеийнхэн гадагшаа авч аялдаг ч юм уу те нэг тэрүүгээрээ би нэг ингээд нэг юм арга цагаал болгоолсон болохоос биш яг нэг юм дахиад нэг юм амьдралын нэг юм дахиад бүр юм хүсээд
Тэгэд яг тэрнийг шаардлага угаасаа хүнд ингээд үүсдэг гэж магадгүй бах. Ер нь нэг газараа ингээд комфорт зонд магадгүй би ингээд 45 таа ч юм уу өдөр байсан бол за окей тий одоо хүүхдүүд маань том болчихно. За окей. За би өөрөө нэг ингээд нэг хайрцагт ороход яах нэг юм одоо юу гэдэмтэй нэг амар ингээд эсрүүцэхгүй тий. Гэхдээ яг одоо миний хувьд яг тэр нэг юм шин соргог орчин шин соргог одоо тэр зүйлийн бүр юм хэрэгцээ нь бүр ингээд 100% байгаа гэсэн. Тэгээ энэ маань бол яг сүүлдээ бол яг ингээд өөртөө ер нь ярилцаар байгаа. За ер нь болцсон юм байна. За ер нь болцсон юм биш үү? Сайн надаа одоо эндээ ингээ хоёлаа ерөөс нэг буцаад яаччихсэн те нэг юм байр савтаа болчлоо. За нэг хүүхдүүд ерөөхдөө том болчлоо. Ингэчлээ тэгчлээ. За окей тэгвэл одоо эндээсээ арай өөр орчин руу очдог ч юм уу те нэг юм нөгөөний хүсэж байгаа чаленжуудаа өөрөө эрэлхийлье гоё те нэг юм тим юмнаас одоо би ингээд бүр ингээ яг ингээ өлсөглөн болцсон байгаа даа байхгүй. За дахиад нэг шаардлага гэх юм уу тийм зүйл юу байсан хэрэгцээ юу гадсан мэхлээр сурч хөгжих яг ингээд өөрөө хүсэж байгаа юм руу ч юм уу те нэг юм дахиад нэг өөрийгөө нэг дайчлах цаг хугацаа надад амар хэрэгтэй байсан юм бэлээ. Тэгээд одоо ер нь сурыг гэж бодож байгаа. Нэг юм сурыг тэгээд яг нэг юм би ер нь гэхдээ ингээд тарцсангуу бас ингээд хэл мэл сурахтаа ч юм айгу дуртай. Ер нь нэг юм сурал мурланд суух, шин юм сонсох. Тэгээд энэний маань хэрэгцээ ер нь сүүлд би өөрөө ч яг энэ хэрэгцээг магадгүй өөрөө нэг хангаагүй. Нэг жоохон нэг юм зогсон гай бүх юм зогсон гайдалд орсон. Одоо тэгэнгүүт окей, одоо яг нэг юм өөрөө дахин нэг апдейт хийх шаардлага гарцсан байна. Одоо миний те одоо бүр их сургууль бакалаврын одоо тэр мэдлэг те одоо юу гэдэг одоо яг амьдрал дахиад нэг ингээ апдейт хийх гэхээр магадгүй дутаад идэх ч юм уу те. Яг нь боловсролынхаа юундаа ч биш лах зүгээр л нэг юм сурах хэрэгцээ нэг юм тархиа нэг апдейт хийх өөрийгөө апдейт хийхтэй тэгээд магадгүй чаленж гэдэг шиг би нэг хааны газар очиж тухгүй байдалд ормоор санагдаад нэг юм тухтай байдлаасаа бүр ингээ гармаар санагдаад би яа чин тэрэндээ бүр ингээ сүултээ яг үндэ айгүйх бачуурсан. Тэр нь өөртөөгаа ингээ ярилцаад тэмцээд тэ сүултээ нэг хэрэлдээл нэг эвлэрэл өөрийгөө нэг харгадаал дараагийн шалтгаан гэх юм уу? Яг өөртөө нэг бас нэг жоохон цаг зав гаргамаар санагдсан. Одоо манай хоёр хүүхэд чинь 10-тай 11-тэй. Тэгээд нэг тийм яагаад ч нэг жоохон сэтгэл хөдлөлт. Яг ингээд тэгээ бодглохлоор одоо юу гэдэг ганц би ээжийн яваар ингээд би маш их тэмцсэн гэх юм уу. Тэгээ яг сайн утгаараа энийг би ингээд нэг юм эргэж хараад ингэнгүүт өөрөөр амар бахарч байгаа байхгүй юу? Oh my god. Яа. Ерөөсө төлөвлөгөөс нь болчихлоо шүү. За тэгээд манай одоо X хатам ээж маань гэх юм уу те одоо манай бараг миний ерөн сайн найз шиг байдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд миний охин өөртөө жоохон цаг зав зарцуулаа. Гэт ингээд нэг юм надад тэр ингээд амар үнцэнтэй юу байсан аахгүй. Би ингээд ялчгүй ингээд ирээдүйн амьдрал маань ингээд тэр үнээс одоо юу гэдэг миний яг ингээд хоёр хүүхдийг харахад ч юм уу те ингээд аяг тусалдаг. Манай ээж ингээд хол аваалгаар хөрх юмтай ялцчихгүй. Одоо юу гэдэг те яг ингээд хажууд байгаа юм шиг ингээд байж арайж тэгтээ мэдээж бид гурыг бол маш их аяг тусалсан. Тэг яг ингээд
эцсийн яг тэр шийдвэрийг ингээд тэ ер нь гаргахад нэг юм өөрчлөлт хэрэгтэй байгаа юм шиг байна гэд би ингээд хэлэнгүүд. Гэтэ би ингээд айж байгаа шүү гэсэн доо. Тэ яг хүүхдүүдийг маань хардаг хүмүүс маань тэ нөө гिचүүлдэл нөө багхгүй юу нөгөө тэ ингээд тэгэхэд ингээд тэгээ одоо ингээд чи нэг миний охин нэг өөртөө нэг цаг зарцуулах болцсон юм байна. Одоо хүүхдүүдтэй 10 11 10 нас хүртэлнтэй ингээд хөрхөн болгочлоо. Одоо нэг өөртөө нэг ингээд цаг зав зарцуулаа гэд надаа нэг тийм амар том боломжийг ингээд өгсөн. Тэг яг чи яг энэ сэдв дээр ярихлаар ингээ эргэн харангууд нэрэл ингээд би бүр яг ингээ миний яг 20 хэдэн насны сүүлийн хэдэн жил бол мэддэггүй. Одоо ингээд таяа ингээ бодглохлоор амар инээдтэй. Ингээд мартагдсан байдаг байхгүй ингээ зарим юмнууд ингээ тийм завгүй, тийм бүр ингээд зүтгэлтэй гэх юм уу те. Одоо миний ингээд сүүлд ингээ ажилласан бол яг үндэ юу ч яг дөнгөж сингл мам болоод би бүр ингээд өөрийгөө бараг 300% ингээд ажиллуулсан те. 300% би ингээд өөрийгөө дайчилсан. Магадгүй 500% те ингээд би бүр яг тэрнийхээ тэр үе маань надад аюу том юм сургамж болсон, хичээл болсон, болохгүй юм те ингээд нэг юм заа хязгаарыг аюух зааж өгсөн. Тийм үе байсан болохоор одоо өөрийгөө ингээд ботсон ч амар хөөрхөн бахархал төрдөг юм байна л та. Тэгээд ямарсан нэг юм эморлинг гэх юм уу? Эморл гэх юм цаашин дээ. Ер нь нэг юм бас өөрөөрөө бахарсан тийм жоохон сэтгэл хөдлөлчлөө. Хүн чинь ингээд дотроо бодох нэг өөр юм байна. Яг ярихлаар ингээд хамаг юм чичрээд. За тэгээд ажилласаа гараад сая ингээд наадмын үеэр ч гэсэн би ер нь л гэртэл байсан. Бараг ганцаараа тэгэл хүүхдүүд маань хөдөө аваад тэгээд нэг өөртөө бас нилээн ботсон. Тэгээд яг үндэ ажилласаа гараад ер нь сар гар болчихно уу? Сар гар болцсон. Тэгээд яг ингээд нөгөө аюу том хамт олонны нэг хэсэг байж байгаад ингээд ганцаараа те ингээл яг ингээ гав ганцаараа болцсон чинь. Жохоо эмороод тэгээд нэг юм байнгын нэг юм том хамт олон донд те ингэж бас нэг юм хүнд ингэж харагдах те ингээ харьт одоо юу гэмтэй нэг юм өөрийгөө айгу эгогүй гэж бас боддог чинь жижиг эго бас байгаа байхгүй. Тэнгүүд ингээд нэг юм те ингээ гоё хөөрхөн өөрийгөө ингээл ер нь эмхтэй хүмүүс нэг тийм шүү дээ. Ингээ амар гоё өөрийгөө ингээ гоё бэлтжүүлж чаал гараал хамт олон дундаа ингээл нэг юм гоё ирч хүчтэй те ингээл байнгын юм харьцаатай хүү хаа ингээл бүгд ингээл сайнаа гэж хэмбэ мэддэг те ингээл ийм нөгөө юм те 5 жил яг нэг юм байгууллагт ингээ байж агаад гарцсан чинь гэтээ санаа яг ингээ өөртөөгөө тулаад ста нөгөө нэг яг нэг юм эхний ээлжний гэтээ тэр нь ингээ баг сарын дараа ингэж яг бодогдож байгаа байхгүй. Яг ингээд окей одоо яг нөгөө нэг юм хэрэгцээнүүд маань ингээд дахин одоо юу гэм дараагийн алхмаа хийхэд ингээ бас нэгсэндээ бэлэмж болцсон юм уу те нөгөө юм буцаагаад ингээ хүсэмжилж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг одоохондоо би нөгөө өгч чадахгүй байгаа ч юм уу те ингээ тийм байгаа болохоор тэрэндээ жоохон стресстэд одоо нэгсэндээ хуучин ажил хамт олноос санаад яг ихний 7 хоног бол надад бүр сонирн биш. Өглөө ингээл йогтой яваал яг буцаж явж байхдаа ингээл манай ажил яг энэ замын цаана эдэн чинь тэгэл юу яа одоо яах ёстой юм бол гэдэг сонирн амар сонирн байсан. Тэгээ миний бодлоор гэхдээ ер нь ингээд 5 жил болоод нэг карьераа өөрчлөх ч юм уу те ядаж ингээ байгууллага дотроо ингээ дээшээ доош олох ч үгүй юм уу албан тушаалын хувьд тэр ер нь бас ингээ яг байх ёстой юм шиг санагдсан. Яг нэг хүн нэг юм 5 жил ч юм уу ингээ одоо яг хийх ёстой юм шавхаад ингээд буцаад нөгөө burnout болчихж байгаа байхгүй яг ингээд шинэ юм гаргаж ирэхлээр гаргаж ирэх чадахгүй ч юм уу хүсэхгүй ч юм уу нэг юм аюу сонирн байдалтаас орчд юм байна. Тэгэнгүүтлээ 5 жил гэхлээр мэдээж ингээ араас ингээ аюу олон би өөрөө хуучны ингээд агентд ороо авчиж байгаа байхгүй. Одоо
хуучин айгу олон жил болцсондоо ороод ингээд тэгэнгүүт яг нөгөө шинэ үе ингээд те бас ингээд араас ингээд гараад ирж байгаа нь бас айгу гоё. Тэгээ тэрийгээ дагаад нөгөө өөрөө ингэж нэг юм сурах, хөгжих тэгжиж нөгөө идтэйгээ бас нэг мөр зэрэгцгээд те бас нэг юм уусах юм маань ингээд явах хэвээр ч юм уу те ингээд тэгэнгүүтлээ окей за би бас нэг юм өөрөө дараагийн төвшөнд орчиж би бас ингээд дараагийн үеийнхаа те ингээд дүү нартай ч гэдэм үү ингээд арай дүү хамтран ажилласагтаа бас нэг юм үлэр дуурайл үзүүлэх юм байна гэж бас дүгнсэн. Тэгээд ер нь л бас ингээд би ер нь ингээд бас харьцангуй аюу итгэдэг хүн юм бэлээ. Ер нь л юу ч болсон ингээл орж идэг те дотооддоо ч юм болсон тэнд нь дандаа л явж идэг. Ингээл баг ахлахтаа ч юм уу те ингээ хүнд ингээд сурахтаа ер нь ямар нэгэн байдлаар энэ дандаа юм итгэвтэй амьдардаг хажуугаар нь ч гэсэн те ингээл гэр бүл ёг одоо юу гэдэг те ингээл тэрл рүүгээ ингээл өөрийгөө дандаа хөгжүүлээл ингээд тэгээд яг ингээд тийм бужигнсан байдлаас ингээд ганцаараа ингээ оршоод эхэлсэн чи яг нэг юм оршоол нэг юм яг өөртөө ингээ хүн тулж байгаа байхгүй яг ингээ хинээс ч юм асуухгүй хинээс ч юм яахгүй яг энэ үед миний гэдэгтээ ингээ айгүй том шийдвэрүүд гарч байгаа айгүй зоригтой шийдвэрүүдийг би бодож байгаа ер нь шийдсэн хүлээж гин гэд бас хаяа нэг юм хэрэгцээ бас хүнд эд юм байна бид нар бас хаяа нэг ингээ нэг юмнаас гараад өөртөө нэг цаг хугацаа өгөөд тэгээд яг энэ юм биш үү ч гэдэм үү те нэг юм бас харах хэрэгтэй юм байлаа. Тэгээ ер нь стрессийн хувьд ч тэр ингээд асар стресстэй. Тэгэхээр тэр нэг сайн муу стресс аль нь те ингээд гоё ч стресс зөндөөсэн одоо яг сүүлийн хэдэн жил би ингээд амар их стресстэй одоо те ингээд яг нэг өстой нөгөө нэг юм чаленжууд маань ингээд те ингээд айгүй их ингэж байж байгаа. Сүүлдээ ингээд нөгөөх маань чаленж биш юм шиг санагдаа те ингээд яг нэг юм өөр төрлийн юм хүсээд за тэгэхэд яагаад ер нь энэ талаар ингээд бас ярихаар шийдээд бас хуваалцмаар байсан бэ гэхлээр ер нь яг ийм байдалтай хүмүүс айгүй олон байгаа юм шиг санагдсан. Тэгээ сүүлд би бас ер нь ингээл бас нэг найз нөхдөйгөө уулзаал ер нь ингээл ярилцсан гот бас адилхан ингээд зориг нь хүрэхгүй тэгээд ингээд шийдвэр гаргаж чадахгүй ч гэдэм үү те. Тэгээ ингээ яг ингээ ярилцаа сонгоод зарим талаараа тэр ярилцсан хүмүүс маань өөрсдөө нөгөө хайрцаглагдсан те. Хайрцаг дотроо яг би байгаад байгаагаа мэдээд байгаа хэрнээ шийдвэр гаргахаас айгаад байна гэдэг ч юм уу те. Яг ингээ өөр дээрээ ч гэсэн би ингээ бодглохлоор энэ бол нэг тийм амархан бол юм биш юм билээ. Одоо магадгүй бид нар ингээ 25 тайсан бол окей би нэг гарлаа те ингээ үнэхээр одоо 30 хүртлээ ингээ байгуулга баг ингээ солио явсан ч энэ нэг юм амьдралд нэг юм ингээл амар даацтай тийм фейл бол болохгүй ч гэдэм үү те. Тэнгүүд яг ингээд 35 хүрж байгаа ч юм уу ингээл үеийнхэнтэйгээ ингээд ярилцсангууд нөгөө нэг тэр нь бас те ингээд нэг юм тогтцсон карьерта айгүй их ингээд уусцсан те зарим талаараа ингээд хитрхи уусцсан бүр яг өөрчлөлт хийж чадахгүй болсон ч гэдэм үү. Нэг тийм бас юмуд ингээд ажиллагдчихж байгаа байхгүй. Тэгэл ер нь ингээд ярилцаал магадгүй над чиг бас юм мэдэрчээсэн ч юм уу хүн байж магадгүй мэдрээ явж байгаа ч хүн байж магадгүй. Тэгтээ ингээд эцэст хүн айгүй юм зарим шийдвэрүүдээ айгүй зөрөгтэй гаргах хэрэгтэй юм бэл. Бид нар ингээд нэг юмны хэсэг болгож өөрсдөө ингээд хамаатуулчаад тэрэндээ ингээд айгүй их өөрсдөө ингээд хитрхи хамаатуулаад магадгүй бид нар ингээд тэнд байхгүйсэн ч энэ ингээл яг бүтэн чигээрээ байж лээ. Зарим үед ер нь л одоо ихэнх байгууллагууд бас нэг тийм байдаг шүү дээ. Гэтэл одоо дахиад би энд ингээ 10 жил боллоо гэхэд 10 жилийн дараа харин би ийм шийдвэр гаргаж чадах гэвэл бас нөөвлах. Одоо юу тэгэнгүүт одоо яг би ингээд айгуу зөрөгтэй тий гоё бас харьцангуй маш залуухан биш дээ. Дөнгөж л 34. Тэгэнгүүт
Яг энэ үе дээрээ би бас нэг юм амьдралынхаа хэв маягийг ажил те амьдрал энэ дээрээ би ингээд нэг өөрчлөлт хийхээр ч гэдэм үү те. Одоо яг бас ингээд дурдах юм маань бас яг ч бас 100% тодорхой биш байгаа ч гэсэн би тэрэнд одоо бол би ингээд бэлэн байгаа байхгүй юу. Надад тэр бүр ингээд бүр айгүй амттай санагдаж байгаа байхгүй юу. Би юус айхгүй байна. Адуу яхаж жоохон айц байга. Гэхдээ тэр ингээд нэг юм excitement гэдэг штеп нэг юм догтлол гэх юм уу. Би нэг юм дараагийн өмнөдөө ингээд өсөрч орохдоо бүр ингээд айгүй гоё догтлоод байж байгаа одоо сая бол ингээд яг ингээд айгүй их бужигнсан юмнаас гараад тэг ингээд яг ингээд харсан чинь ойлгож байгаа хгүй би энэ байгууллагын зүгээр нэг хэсэг л байсан юм байна. Яг үндэ ингээд яг би байсан байгаагүй одоо энэ юу маань тэ ингээд явж л юм. Тэнгүүд хүн яг өөрийнхөө өнцгөөс хараад хаяа зарим нэг шийдвэрийг өөрийнхөө төлөө шийдэх ёстой юм байна да гэдгийг бас ер нь ойлгосон. Хэдэх ингээ өөрөөгөө нэг юмд хамаатуулаад ер нь жоохон хүрэх чадртай л ах хэвээр. Яг тэр хүрэх чадар гэдэг юмаа ингээ бид нар өөрсдөө бий болгох хэвээр ч үт юм уу те. Тэгэхгүй бол яг ингээ хэд бас нэг юм руу туйлширч ингэж орхон бас зүг гэвэл магадгүй миний бодлоор одоо бас янз бүрийн юм үзэх янз бүрийн юмд одоо тий сэтгэл зүйн хувьд бас ингээд айгуу гоё бэлэн болцсон байгаа. Магадгүй энэ маань ингээд нэг юм руу битгтээ төрвөл одоо юу гэдэг дахиад нэг хэдэн жилийн дараа би яг өөр ингэсэн карьер руугаа бүр яг ингээ орно тий одоо яг тэрлүүгээ би ингээ наан нь бол би ингээ янз бүрийн жоохон өөрийгөө жоохон туршилтанд оруулмаар санагдсан. Тий. За ер нь нэг тиймэрхүү байна. Надад их сонь сайхан гэвэл тийм байна. Гоё нэг иймэрхүү юм ярьсан ч бас аяга гоё юм байна. Дандаа л ингээл энэ бол ийм юм, энэ бол ийм юм гэж ярьсаар хагаад одоо яг ингээ яг өөрийнхөө талаар ярьсан чи амар юм бүр юм 100% натурал байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй яг ийм мэдрэмж мэдрээ явж байгаа. Бас нэг ер нь ингээ карьертаа яах уу ч гэдэм үү те гэх юм. Одоо ингээл янз бүрийн нэг юмд ингээ тулчаад ингээ шийдвэрээ гаргаж чадахгүй ч юм уу те ингээд байгаа хүмүүст хандаж хэлэх юм бол ер нь яг өөртөөгөө нэг тулаад яг өөрийнхөө төлөө өөртөө нэг шийдвэр гаргаад нэг үзээрэл гэж хэлмээр юм байна. Магадгүй дахиад нэг хаалга хаагдах дараагийн 3 хаалга ер нь нэгддэг юм бэлээ. Тэгэнгүүт сонголт бол яг хүнд дандаа байдаг. Бид нар ингээд сонгох уу, сонгохгүй л гэдэг л байгаа болохоос биш. Нэг бол энийг үү тэрийг үү гэж байгаа болохоос биш. Бид нар ингээд байнгын ингээд сонголтын дунд уг нь байгаа. Магадгүй яг зөв сонголтоо хийж гин үү? Альсэл буруу сонголтоо хийгээд тэрэндээ ингээд гацчаад байна уу гэдэг ч юм уу те. Ингээд бас нэг өөртөөгөө нэг ингээд би сая нэг хэсэг ярилцаад тэгээд бүр ингээд сүулдэ бүр ингээд нэг сонин эморот ч юм уу яагаад ч ингээд нүур амааж бүр ингээд дөргцсөн те. Нэг юм юу байж байгаад ер нь л нэг яг сүүлийн хоног л яг нэг гоё ингээд тэрцсэн мөн өнөөдөр яг нэг юм гоё айгүй ирч хүчтэй. Тэгээ нэ хэд их юм бодоодсэн чинь жоохон нойр жоохон солигдох маягтай. Тэгээд одоо бол гоё юм. Одоо ер нь ингээ бүх юм айгүй гоё ойлгомжтой болоод буцаад яг нэг юм нөгөө хэврүүгээ ороод те гоё нөгөө цоглог сайнаа маань буцаад ингээ гоё сэрэгцэн. Тэгтээ яг энэ цаг хугацаа өөртөө гоё нэг юм эморч өөрийгөө харагдаж сонсож те дуртай хоолоо идээ дуртай ингээд дуртайгаараа байгаа дуртайгаараа гівтээд одоо юу гэдэг те яг нэг юм юунд санаа зовхгүй ч гэдэм үү те нэг бол ингээд нэг өөрийгөө нэг юм дуртай байлгаад сонсох өөртөө ингээд хамтдаа ингээд ярилцах нэг тийм үе надад айгу хэрэгтэй байсан нь сая сүүлийн 2-7 хоног байлаа. За тэгээд энэ удаагийн бичлэгийг энэ хүрээд дуслаа. Тэгээд дараагийн миний бас те алах мөдтэй гоё хамт одоо би бас хамт байлахыг хичээ айл болох те бичлэг хийгээд ингээд тэгж байгаа шүү гэдэг. Тэгээд та нарт ч гэсэн амжилт хүсье.
Тэгээд яг өөрийнхөө сэтгэлдээ яг юу бодож явж байгаагаа бас ингээ хуваалцмар санагдаад хуваалцлаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.